Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За дэлхийн усны өдрөө тохиолдуулан газрын дор усны талаарх тавьж ойлголт өгөх хичээл маань эхэлж байна. За намайг Бямбагийн утгамжаа гэдэг шинжилгээ ухааны академийн харьяа газар зүйн геологийн хүрээлэнгийн усны нөөц ус ашиглалтын салбарт газрын дорх ус судлаачаар ажилладаг. За өнөөдрийн хичээлийн маань агуулга газрын дорх ус гэж юу вэ? Газрын дорх усны нөөц ашиглалт, газрын дорх усыг ямар шинжилгээ ухаан судалдаг вэ? Газрын дорх ус ба усны эргэлт, газрын дорх усны төрлүүд, газрын дорх ус яагаад чухал вэ? Гидрогийн судалгааны төрөл, газрын дорх усыг олборлох, ашиглах арга зам гэсэн агуулгаар явагдана. За газрын дорх ус гэдэг маань газрын гадаргаас доош орших чулуулын нөхсөн онцгой дагуулгах усыг газрын дорх ус гэдэг. За газрын дорх ус маань чулуулын нөхсөн ан цавд байнгын хөдөлгөөнд оршиж замун урсж идэг юм ус байгаа. За газрын дорх ус маань манай Монгол шиг хүйтэн хагас урай уур амьсгалтай газар нутагт ус хангамжийн хамгийн найдвартай их усэр болдог. Монгол орны усны нийт нөөц маань 564.8 км/жил байдаг. За үүнээс газрын дорх усны нөөц маань 10.8 км/жил нөөцтэй. 10.8 км/жил буюу нийт усны нөөцийн маань 1.9% эзэлдэг. За ус ашиглалтын хувьд бол манай Монгол орн газрын дорх уснаас нийт ус ашиглалтынхаа 80 гаруй хувийг хангалтдаг. За газрын дорх усыг судалдаг шинжилгээ ухааныг гидрогийн шинжилгээ ухаан гэдэг. За гидро гэдэг нь ус, гео гэдэг нь чулуулаг, лог гэдэг нь судлал гэсэн гэрээднээс гаралтай. За анх 1824 оноос эхэлж хэрэглэж ирсэн байгаа. За энэ байгаль дахь усны эргэлтийг харуулсан байна. За нарнаас ирж байгаа цацрагийн дулааны эрчим хүч нь далай тэнгис гол мөрөн нуур цөөрөмг мэт гадаргын ус болон газрын дорх усны гадаргаас усыг ууршуулж уурсан чийг манай агаар мандлын давхаргуудад хөрж өтгөрөн үйл үүсгэн улмаар спорт онцны хэлбэрээр дэлхийн гадар дээр буудаг. За энэ үйл явсан тасралтыг үргэлжлүүлж байгаль дахь усны эргэлтийг үүсгэж байдаг. За газрын дорх усыг хүндрэлтэн бид удгийн байгууламжаар дамжуулан олборлож ашигладаг. За үүнээс гадна газрын дорх ус маань газрын гадарга дээр булаг аршин хэлбэрээр илэрдэг. За газрын дор оршин байгаа нөхцлөөр нь болохоор өнгөний ус, грунтын ус, артезийн ус гэж гурван ангилдаг. За өнгөний ус гэдэг маань газрын гадаргад хамгийн ойр оршиж агаарчлалтын бүсэд төр зөөр хоримтлагдсан бий болох газрын дорх усыг өнгөний ус гэдэг. За газрын гадаргад ойрхон оршдог учраас бохирдоход хялбар. За мөн төр зөөрийн нөөцтэй учраас ус хангамжийн найдвартай их усыг олж чаддаггүй юм азалтай ус байна. За грунтын ус гэдэг маань усвал нэвтрүүлэгч чулуулгаар хүчигдаагүй газрын гадаргаас нэгдүгээрт орших усан давхрын усыг бол грунтын ус гэдэг. За грунтын ус нь их талбайд тархсан байдаг ба тархалтынхаа талбайгаараа тэжээмжээ авдаг. За мөн гол мөрөн, далай тэнгис нуур гэх мэт гадаргын устай холбоотой оршиж харилцан бие биенээ тэтгэж идэг онцлогтой. Артезийн ус маань дээд доод талаасаа усвал нэвтрүүлэх чулуулгаар зааглагдсан усан давхрын усыг артезийн ус гэдэг. Артезийн ус нь байгаль дахь усны эргэлтэд маш удаан хугацаанд орох учраас эрдэсжилт ихтэй. За мөн химийн ховор махбодыг уусгаж баяцсан ус байдаг. За энэ зурган дээр өнгөний уснаас бол гар хутгаар дамжуулж ашигладаг. Дараагийн цаанаг маань грунтын уснаас ус ашиглах цаанаг байна. За сүүлийн цаанаг маань артезийн усны цааныг жишээ харагдаж байна. За газрын дорх ус маань яагаад чухал вэ гэхээр 2013 онд Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол орны нийт хэрэглээ
ус хэрэглээ ашиглалтын 91%-ийг газрын доорх уснаас хангаж байна гэсэн судалгааны дүн гарсан байна. За үүнээс гадна хөдөө аж ахуйг 83%, унтахын нэлээд 100%, үйлдвэрлэлд 100% газрын доорх уснаас авч ашиглаж байна гэсэн судалгааны дүн гарсан. За гэдгээрийн судалгааны маш олон төрөл байдгаас манай Монгол орнд бол дараах 5 төрлөөр хөгжиж ирсэн. За эхний төрөл маань регионал гэдрэглийн судалгааны төрөл байна. За энд гэдрэглийн зураг хийсэн талбайн байршлын зураг байна. Энэ саарлаад нэлсэн талбайнууд маань нэгийг харьцан 500 мянганы масштабтай гэдрэглийн зураг хийсэн талбайнууд байна. Шар өнгөө тэмдэглэсэн нь нэгийг харьцан 200 мянганы масштабтай гэдрэглийн зураг хийсэн талбайнуудыг харуулсан байна. За альва бүс нутагт гэдрэглийн зураглал хийснээр тухайн бүс нутагт газрын доорх ус байж болох газрын доорх ус хаана байж болох вэ гэдгийг талбайн хувьд ялгадаг байгаа. За үүний дараагаар бол газрын доорх усны дараагийн үе шатны ажлуудыг төлөвлөдөг юм байгаа. За дараагийн судалгааны төрөл маань бэлчээр усруулалт, услаад газар тавилан, хөдөөгийн хүн амын усан хангамжийн гэдрэглийн судалгааны төрөл байна. За манай Монгол орны хувьд бол мал аж ахуйн газар тариалан, хөдөөгийн хүн амын усаар хангах зорилгоор гэдрэглийн геофизикийн ил хайгуулын өрөмжлийн ажил явуулж 125,000 орчим цааныг өрөмдөж газрын доорх усыг боловсруулах 40,000 гаруй ашиглалтын явдлыг гаргасан байдаг. За энэ зургийн дээр болохоор говийн бүс рүүгээ нэлээд төлхөө олон цаанаг гаргасан харагдаж байна. Учир нь говийн бүс маань газрын усан сүлжээ байхгүй, газрын доорх уснаас бүх хэрэглээгээ хангах учраас говийн бүс рүүгээ өстэй их цаанаг гаргасан. За мөн говийн хангаан бүстэй ч гэсэн газрын ус маань өглөө төлөвлөдөг учраас газрын доорх уснаас авч ашигладаг байгаа. За дараагийн судалгааны төрөл маань төвлөрсөн төв зүрийн газруудын ус хангамжийн гэдрэглийн судалгаа гэсэн төрөл байна. За манай Монгол орны хувьд хүн ам үйлдвэр үйлчилгээ төвлөрсөн төв зүрийн газруудын ус хангамжийн их үсрийг олох нөөцийг тооцоолох зорилгоор газрын доорх усны 350 орчим ордыг илрүүлж нөөцийн тогтоосон байдаг. За энэ зураг маань газрын доорх усны нөөц ордыг илрүүлээд нөөцийн тогтоосон ордуудын байршлын зураг байна. За дараагийн судалгааны төрөл маань ашигт малтмалын ордын гэдрэглийн судалгаа. За жишээлх юм бол Эрдэнэт оюутлогоо зэрэг хөдрийн зарим ашигт малтмал олбордог уурхаанууд байж байна. За үүнээс гадна нүүрсний уурхаанууд зэрэг ер нь уурхаанууд маань уурхаануудаас зайлуулах газрын доорх усны хэмжээг тогтоохын гэдрэглийн судалгаа байгаа. Энэ ашигт малтмалын ордын гэдрэглийн судалгаа гэдэг маань бас уурхаагаас газрын доорх усны хэмжээг уурхаагаас зайлуулах газрын доорх усны хэмжээг тогтоох юм маш чухал судалгааны төрөл байгаа. Сүүлийн судалгааны төрөл маань аршааны судалгаа байгаа. Аршаан ус бүхий зарим бүлгийг төвшөглүүлэн аршааны гэдрэглийн судалгаа явуулж аршааны ашиглах боломжтой нөөцийг тогтоох ажлууд манай Монгол орнд хийгдсэн. За Монгол орнд маань нийтдээ 120 гаруй аршаан байдгаас яг нөөцийн тогтоосон 5 халуун аршаан, 7 хүйтэн аршааны нөөцийг тогтоосон гэдэг юм байна. За ер нь манай монголчууд маань бол аршааныг эмчилгээ сувилгаанд бол маш өргөн ашигладаг, маш чухал бас нэг судалгааны төрөл байгаа. Энэ зурган дээр усыг хэрхэн олборлож дамжуулахгүй түгээх үйл ажиллагааг харуулсан юм зураг байна. Усаа үе газраас гаргасан юм зураг байгаа. За энд болохоор гүний хөдгийн тусламжтайгаар газрын доорх усыг олборлож усан сангаар дамжуулах шахах насосны станцаар дамжуулж холормжуулаад тэгээд айл бүрх албан газар соол цэцэрлэг гээд бүхий л хэрэглэгчтэй түгээдэг байгаа. За мөн усны машинаар
ус түгээх байрнуудад усаа дамжуулж тэндээсээ гэр хорооллын орс сувчт маань усаар хангагддаг. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.